Таны хувьд Монголын 5 шилдэг эмэгтэй ютубер хэн бэ? Миний хувьд болохоор 5-т Mrs. Cholic Girl. За 4-т болохоор Lexin гэдэг охин байгаа. 3-т болохоор за бодъё л доо. 3-т болохоор Rabi. За 2-т болохоор мэдээч Шимэлэ. За 1-т болохоор та бүхний хамгийн сайн, та бүхний хамгийн хайртай охин Chami. Чамиг миний хувьд болохоор нэгт гэж бодож байна. Монголын хамгийн шилдэг эмэгтэй ютубер гэж бодож байна. За тэгвэл та бүхний хувьд магадгүй хариулт өөр ээж болно. Та бүхний хувьд Монголын шилдэг эмэгтэй ютубер хэн бэ? Та бүхэн коммент хэсэгт бичээрэй. За тэгвэл яагаад энэ 5 охин шилдэг Монголын эмэгтэй ютубер вэ? Миний хувьд яагаад тэгж бодож байна гэхээр та бүхэнтэй хуваалцъя. Шалтгааны. За Mrs. Cholic Girl-ыг яагаад 5-т сонгосон бэ гэхээр Mrs. Cholic Girl-ийн контентууд ер нь бол Америкийн яг болж бүтэхгүй байгаа асуудал болон тэгээд даваадлуудыг ингээд харуулсан контентууд идэг. Энэ өөрөө тийм маш сонирхолтой гэж бодож байна миний хувьд. Тэгээд контент нь маш чанартай байдаг. Маш урт бичлэгүүдийг тэр хийдэг. Тийм болохоор би түүнийг 5-т оруулсан байгаа. За Lexin гэдэг охиныг яагаад 4-т оруулсан бэ гэхээр Lexin охины контентууд ер нь бол маш сонирхолтой байдаг. Контентыг ер нь харж байхад ер нь бол өөрөө тийм маш их тийм челленжэд дуртай юм билэ. Тэгээд бас ерөнхийдөө бол тоглоом тоглодог маш тийм тууштай хүн болохоор би 4-т оруулж байгаамаа. За 3-т болохоор мэдээч та бүхний сайн мэдэх Rabi. Rabi-гийн хувьд болохоор бас Америкийн яг тий нийгмийн эдийн засаг хүмүүсийн харилцан яриа алдарснууд гэл тий Америкт л маш тийм сонирхолтой контентууд хийдэг болохоор ерөнхийдөө миний хувьд бол 3-т оруулж байгаамаа. Тэгээ өөрөө тийм маш тууштай маш олон жил хийж байгаа гэж бодож байна. Тэгээ тэр тууштай байдлыг би үнэлж 3-т оруулж байгаамаа. За 2-т болохоор Шимэлэг орсон. Шимэлэг охины хувьд болохоор ерөнхийдөө маш тийм positive mindsetтэй. Надад тэр контентийнх нь агуулга нь маш их таалагддаг. Тэгээд ерөнхийдөө маш сонирхолтой контентуудыг хийдэг байгаа. Тэгээд хувь хүнийх нь хувьд болохоор миний ажигласнаа тийм маш тийм эерэг, сэтгэл зүйн хувьд маш тийм тайван охин юм шиг санагдсан. За 1-т болохоор Chami-г сонгосон. Chami-г болохоор та бүхэн мэднэ шүү дээ. Монголд ихтэй хамгийн их хандлттай контент хийдэг охин байгаа. Цор ганц. Chami-гийн хувьд болохоор маш тийм харизма өндөртэй гэж боддог. Хүмүүсийн анхаарлыг маш их тийм татах чадвартай. Тэр нь миний хувьд бол маш гайхалтай гэж бодож байна. Тийм учраас би 1-т оруулсан байгаамаа.